аялал жуулчлал, байгаль, соёл. Алтай хангаан руу увс нуурын айсав, их нууруудын экосистемд түшгэлсэн байгалийн адал явдалт, тусгай сонирхлын, хэл орчмын болон хэл дамнсан аялал жуулчлалыг төр хувийн хөвшлийн түншлэлийн хүрээнд хөгжүүлэв. This country is beautiful. We have the beautiful west, including the Harnoor and all the Hovd and Bainolgi. You have Ufsnoor, Hargasnoor, all the beautiful lakes and the golds. You have the beautiful mountains, the Altai Tawanbog. Such a rich country with beautiful nature. Bagal, Gakam Shikte Bagal. We are not able to leverage that capacity of tourism adequately enough. And I give you an example. A small island in the south of South Korea, it's called Jeju. They have international flights landing almost every 5 minutes in the small airport. Highly efficient. They have a tourism university in that small little island. And the way that their tourism works is clockwork. Recently, I went and saw how Thailand is promoting its tourism in Phuket Islands and other islands put together. You'll see, or you look at Geneva in Switzerland. These are good lessons to learn from how we can really develop our basic infrastructure, our facilities, our equipment, our most importantly, the customer service mindset. How do we become a world-class promoter and capacity builder for world-class tourism? These are opportunities that are there. Монгол улсад ирж байгаа одоо жуулчдын 20-с илүү хувь нь зөвхөн Баян-Улгийн аймагт очихыг зорддог. За дотоодын жуулчин бол өнгөрсөн ковидоос хойш бол үндсэндээ 30,000-аас доошгүй дотоодын аялал жуулчлагчид бол байнга очиж байгаа. За эдгээрийн хүрээнд мэдээж хэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бол төрийн зүгээс шийдвэрлэж өгөх ёстой зүйл нь бол дэд үтсийн асуудал. За одоо манай Баян-Улгийн аймгийн аялал жуулчлалын бүс нутаг буюу Алтай Таванбогд, Хурган нуур, Хотон нуурын чиглэлд цахилгаан хангамжийн асуудал 100% шийдэгдсэн. За гүүрний асуудал гол нуур зөөрөндөө тавигдсан гүүрний асуудал 100% шийдэгдсэн. За баруун бүсийн өндөр уулын бүсийн нөгөө эрс өндрийн нүүдэл гэдэг энэ маш ховорхон өнөөдөр нүүдлийн соёлын эслийг гайхамшиг болсон энэ саяхан соёлын бүтээл байхаас гадна энэ бүс бол тэр чигээр одоо энэ далай анх цалгиж байхаас эхлээд ил гарсан тэр геологийн өвөрмөц тогтцтой хад чулуунуудаас эхлээд тэнд бол бас геологийн музей ч юм уу байгуулах тийм боломжтой. Тэгээд орчин цагийн биеч тус соёлын хувьд аваад үзэхэд бол одоо баруун Монгол ойрдуудын нөгөө алдартай туйл хайл хамид уламжлал манай Алтай өрийн алхачуудын за тэгээд тэрнээс гадна бол одоо бие биелгээ гэдэг Монгол үндэсний бүжгийн цорын ганц гайхамшигт өв болоод энэ нутагт байж ирчихээ. Тэгээд нутгийн угсаатны бүлгийн онцлогоор одоо 6 янзын хамгийн наацхан 6 янзын бие биелгээний соёл энд байж ирчихээ. Иймэрхүү маягаар бол баруун бүсийнхний одоо өв соёлын уламжлал энд бол онцлогтой байх. Тэгэхээр энэ гадаадын ямар хэмжээний байгалийн болон одоо угсаатны өөрийнх нь өвөрмөц соёлтой уялдсан аялал жуулчлал авах боломж байгааг харуулж байгаа. Дотоодын аялал жуулчлал мөн төдийн хэмжээгээр бас байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол аялал жуулчлалын онцгой бүс гэдгийг бол заавал ярих ёстой. Харин баруун бүсэнд тогтвол үйлчилгээний салбар бол ер нь бас харьцангуй гайгүй сайн хөгжиж байна. За тэгэхээр өөрөөр хэлбэл үйлчилгээний салбар энэ зочид буудлын үйлчилгээ, за тээвэр логистикийн үйлчилгээнүүд, за бусад одоо аялал жуулчлалд дагсан үйлчилгээнүүд яаж хөгжих ёстой вэ гэдэг дээр энэ 5 аймгийн удирдлагууд, за энэ хувийн хвшлийнхэн бүгд яриад төлөвлөлтүүдийг хийгээд ингээд явбал за үйлчилгээний салбар бол баруун бүсдүүдээр бол маш хурдтай хөгжих ийм боломж болцоо нөөц байгаа гэж бодож байгаа.